Сайн байцгаана уу? Өнөөдөр бид жил бүрийн 2 дугаар сарын 14-нд тэмдэглэдэг хайр дурлалын бэлгэдэл болсон Валентины өдрийн түүхийг энгийнээр сонирхолтой байдлаар ярьж өгье. Энэ түүх эртний Ромоос эхэлдэг. Манай эртний 3 дугаар зуунд Ромын эзэнт гүрнийг Клавдигийг хаан захирч байлаа. Тэр үед хаан нэгэн хатуу шийдвэр гаргасан юм. Залуу ирчүүдийг гэрлэхийг хориулсан байдаг. Учир нь гэр бүлтэй ирчүүд дайнд явахдаа зоримоотой болдог гэж үзжээ. Гэвч энэ хуулийг зүрх сэтгэлээрээ үл зөвшөөрсөн нэг л хүн байсан. Энэ Валентин гэх Христийн шашны санвартан байв. Тэрээр хууль зөрчиж хайртай хосуудыг нууцаар гэрлүүлсээр байсан. Түүний хувьд хайр гэдэг зүйл бол төрийн хуулиас шүтдэг зүйл. Бодлого Валентиныг баривчилж шоронд орсон. Шоронд байхдаа тэрээр нэгэн сонирхолтой түүхэн эзэн болсон гэдэг. Домогт өгүүлснээр тэр шоронгийн харгалзагчийн сохор охинтой дотносож түүнд тусалснаар охин хараагаа олсон гэдэг. Цаазаар ахуулахынхаа өмнөхөн Валентин түүнд захиа бичиж доор нь ингэж гарын үсэг зуржээ. From your Valentine. Энэ өгүүлбэр л анхны хайрын захидлын эхлэл болсон юм. Валентиныг 2 сарын 14-нд цаазаар авсан гэж католик сүмд тэмдэглэдэг. Тиймээс манай эртний өмнөх 496 онд Пап Лам Геласиус энэ өдрийг ГГ Валентины өдөр гэж албан ёсоор зарласан байдаг. Гэхдээ Валентины өдөр нь ганцхан шашны түүхтэй холбоотой биш юм. Эртний Ромд Люперкалия гэх баяр болдог байж. Энэ хайр дурлал, үржил шим, гэрлэлтийг бэлэгддэг ёслол байсан. Христийн шашныг дэлгэрэх үед энэ баяр нь отоо санан Валентины өдөртөө нэгтгсэн гэж төвчд үздэг. Харин дундад зуунд ялангуяа Англи, Францад 2 сарын 14-нд шууд хосоо олдог. Гих итгэл үнэмшил тархаж яруу найрагчид энэ өдрийг жинхэнэ хайрын баяр гэж бичиж эхэлжээ. Ингэснээр Валентины өдөр романтик утгатай болж хайрын захидал, шүлэг, бэлэг дурсгалын соёл дэлхийд даяар тархсан байдаг юм. Одоо үед Валентины өдөр нь хосуудын баяр биш. Энэ бол хайртай хүндээ, найз нөхөддөө, гэр бүлдээ бүр өөртөө хүртэл хайр илэрхийлэх боломжтой өдөр болсон. Энэхүү баяр бидний бодсноос арай өөр зүйл байж. Сонссон танд баярлалаа. Хайр гэдэг бол цаг хугацаа, хууль дүрмийг даван гардаг хүч. Валентины түүх бидэнд үүнийг ахин дахин сануулгах байх. Дараа дахин уулзлаа. Түр баярлалаа.